За та бүхэнд чихрийн шижин одоо өвчнөөр онцлогдсон болон за эрсдлийн үнэлгээгээр эрсдэл өндөртөө гарсан үйлчлүүлэгчдэд нийгмийн эрүүл мэндийн талаасаа эмийн бус ямар зөвлөгөө өгөх вэ гэдэг талаар товч зөвлөгөө өгье. За тэгэхээр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхээр ирсэн эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж байгаа иргэдээ бид бүхэн чихрийн шижин өвчний эрсдлийн үнэлгээг үнэлж байгаа. За энэ үнэлгээ бол 7 асуулттай байгаа. За энэ 7 асуултын 5 нь бол бид бүхний өөрчилж чадахгүй буюу нас, хөөс, за мөн одоо аль хэдийн чихрийн шижин өвчнөөр онцлогдсон, эсвэл артерийн даралт гэсэн өвчнөөр онцлогдсон ийм хэрэгэлдэг. За мөн жирэмсэн үедээ чихрийн шижин өвчнөөр онцлогдчихсэн. За удамшлын одоо чихрийн шижинтэй гэсэн ийм одоо асуултууд бол бараг 70% эзэлж байгаа. За хамгийн сүүлийн 2 одоо асуулт байгаа. За нэгдүгээр тасгал хөдөлгөөн хийдэг хэсэг. За хоёрдугаар биеийн жингийн энт гэсэн ямар байгаа вэ? Таргалттай байна уу? Хэвийн байна уу? Эсвэл жингийн одоо дутагдaltaй байна уу гэсэн ийм үнэлгээгээр үнэлж байгаа. Тэгэхээр бид бүхний энэ чихрийн шижин өвчнөөр илэрсэн, онцлогдсон за хүмүүст одоо амьдралын хэв маягийг бууруулах буюу өөрчилж болох энэ эрсдлүүдийг бууруулахад дараах 4 зөвлөгөөг бол өгөхийг зөвлөж байгаа. За нэгдүгээрт эрүүл зүй хооллох, за хоёрдугаарт идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, гуравдугаарт тамхинаас гарах, дөрөвдүгээрт арх согтууруулах ундаанаас татгалзах. За тэгэхээр энэ 4 зөвлөгөө бол чихрийн шижин хэв шинж 1 болон 2 дугаар хэлбэрээр онцлогдсон болон за энэ өвчнөөр одоо онцлогдох эрсдэл өндөр байгаа. За эрсдлийн үнэлгээгээр 5-аас дээш оноогоор одоо үнэлэгдсэн ийм үйлчлүүлэгчдэд түгээмэл одоо зөвлөх ёстой юм зөвлөгөө. За энэ 4 зөвлөгөөг дөрүүлэнгийн одоо тухайн хувь хүний хувьд яг тэнцвэртэй л одоо хэрэгжүүлж чадах юм бол энэ эрсдлийг бол бууруулж чадна. Эрсдлийн үнэлгээг одоо үнэлгээний оноог бууруулж чадна гэдгийг зөвлөх ёстой. За эрүүл зүй хоолтон дээр бид бүхэн эрүүл зүй хоолтын талаар бол иргэд бол маш их мэдлэгтэй болсон. Одоо бол хамгийн гол одоо яаж одоо хооллох вэ гэдэг дээр бол ер нь бол эрүүл мэндийн байгууллагаас бус за эрүүл цахим орчноос за мөн одоо хоолтын клуб болон бусад одоо хувийн янз бүрийн байгууллагуудаас мэдээлэл авчихсан байгаа. Тэгэхээр энэ дээр эрүүл мэндийн байгууллагаас яг ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр ерөөсөө л энэ 3 зөвлөгөөг л хүнд энгийн байдлаар өгөх ёстой. За нэгдүгээр зохистой харьцаатай хооллох ёстой. За хоёрдугаарт хангалттай илчлэгтэй хоол идэх ёстой. За гуравт нь тогтмол цагт за тогтмол хооллохыг үл зөвлөх ёстой. За ингэснээрээ цусан дах сахарын доод хэмжээг бууруулдаггүй гэсэн ийм одоо үр дүн гардаг юм байна. За энэ хоолтон дээр бол бид бүхэн мэдж байгаа тийм яг одоо чихрийн шижин өвчнээ 1-2 дугаар хэв шинжээр онцлогдсон хүмүүст бол эрүүл хоолны бол зөвлөгөө байдаг. Яг одоо энэ өгч байгаа зөвлөгөө юу вэ гэхээр яг энэ яг чихрийн шижин өвчнөр онцлогдоогүй ч гэсэн эрсдэл өндөртэй байгаа одоо цаашлаад ойрын 10 жилдээ чихрийн шижин өвчнөр өвдөх эрсдэлтэй гэсэн ийм хүмүүст бол энгийн энэ зөвлөгөөнүүдийг өгөх ёстой. За хоёрдугаарт бол идэвхтэй хөдөлгөөний ач тусыг бол одоо зөвлөж явах ёстой байна. Ерөнхийдөө эрт илрүүлэг үзлэгээр эрсдэл өндөртэй гарсан хүмүүсийг шууд одоо та хэвийн эрсдэлтэй гарсан байна хэвийн биш байна одоо онш тодруулахаар дараагийн одоо амбулатороор ч юм уу дараагийн шатны байгууллагад үзүүлээ гэд явуулахаасаа илүү давхар нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөөг өгөх нь одоо хамгийн ач тустай. За нэгдүгээрт энэ дасгал хөдөлгөөнийг бол бид нар бүх юм одоо жингээ бууруулахад нь туслах ёстой. За эрсдэл хүчин зүйлэл дээр цусны жингээ бууруулснаар ямар ач холбогдолтой вэ гэдгийг үйлчлүүлэгчтэй одоо энгийн байдлаар бол зөвлөнө. За жингээ бууруулах нь цусны даралт буурахад тусалдаг байх нь за мөн цусан дах холестерины түвшин багасгахад тусалдаг байх нь за мөн цусан дах сахарын хэмжээг одоо хэвийн хяналтанд байлгахад бол тусалдаг байх нь за мөн хүндрэлээ сэргийлдэг байх нь жингээ бууруулснаар за судасны хатуурлаас сэргийлнэ за цээжний одоо бах зүрхний шигтээс харуултаас сэргийлэх гэх мэтлэн өнөөдрийн ач тус биш маяхэд дараагийн одоо ойрын хугацааны одоо үр дүнг бол гаргадаг байх нэ. За идэвхтэй хөдөлгөөнөөр хичээлснээр одоо яг энэ цусан дах даралт ихсэлтийг яг яаж бууруулад байгаа юм бэ? За мөн сахарын хэмжээг яаж бууруулад байгаа юм бэ гэдэг дээр коохорт судалгаанууд юм л үр дүн гарсан байдаг. Жишээлбэл идэвхтэй хөдөлгөөнөөр хичээлснээр одоо систлийн даралт дунджаар 7.4 мөнгөн усны багнаар за дистлийн 5.8 мөнгөн усны багнаар одоо буурсан гэсэн ийм үр дүнгууд гарсан байдаг. За энэ үр дүнгуудыг яагаад би та бүхэнд хэлээд байгаа вэ гэхээр та бүхэн өөрсдөө мэддэг байж болно. Гэхдээ яг үйлчлүүлэгчдэд яг ийм үр дүн гардаг шүү гэдгийг зөвлөөд за зөвлөгөө өгөхдөө бид нар эрсдэлтэй хүмүүсээ
зөвхөн нэг удаагийн эрт илрүүлэг үзлэгээр үзээд явуулах биш, групп болгоод өөрийнхөө одоо байнгын үйлчлүүлэгч болгох, за бүр хэвийн болтол нь ингээд ийм интервенцүүдийг бол хийхийг зөвлөж байгаа. Тэгэхээр ингэж хийх одоо интервенц хийх буюу нөлөөллийн арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд тухайн хүнийг хамруулах явцдаа эхний удаагийн эрэлтээр цусны даралтыг хэмждэг. За мөн одоо цусны дах сахарын хэмжээг нь хэмжээд за энэ хугацаанд нөгөө хүндээ график төлөвлөгөө гаргаад за амьдралын зөв хэм маягтай болсноос сарын дараа дахиад хянах. За ингэж хянснараа үр дүн гарчихсан байх юм бол үйлчлүүлэгч өөрөө урамших, за бүр амьдралынхаа хэв маягийг бүр одоо насан туршдаа өөрчлөх ийм одоо алхмыг хийхэд маш их юм тус дэмтэй байдаг. За дасгал хөдөлгөөн дээр чихрийн шижингийн хүндрэлгүй үйлчлүүлэгчдэд бол дараах зөвлөгөөг зөвлөж байгаа. За энэ юу гэхээр булчин бэхжүүлэх дасгалууд бол одоо их үр дүнтэй байдаг юм байна. За энэ булчин бэхжүүлэх дасгалыг бол 7 хоногт бол 2-4 удаа. За хүндрэлтэй үйлчлүүлэгчд бол одоо яг хүндрэлээс нь шалтгаалаад арай өөр бол зөвлөгөөг бол өгнө. За ихэвчлэн аэробик дасгал буюу нөгөө аэробик дасгалыг бол зөвлөдөг. За энэ аэробик дасгал гэхээр бид нар ямар дасгалыг хэлэх вэ гэж бодож байгаа бох тий. Тэгэхээр энэ аэробик дасгалд нөгөө энгийн бидний мэддэг нөгөө алхах. За эсвэл усанд сэлэх, дугуй унахыг бол аэробик дасгалын төрлүүдэд ордог юм байна. За тэгвэл булчингийн масс бэхжүүлэх дасгалд болохоор хамгийн багадаа одоо 8 удаа хангалттай одоо өөрийнхөө булчинд нөгөө масс болох үз жинтэй зүйлийг хангалттай хэмжээгээр өргөх. Тэгэхээр тэр нь хувь хүний онцлогоос шалтгаалаад 500 г байж болно, 1 кг байж болно, 1.5 кг байж болно. Тэгэхээр энэ одоо дасгалуудыг одоо 7 хоногтой 3 болон түүнээс олон хийх нь яг үр дүнтэй байдгаа гэдгийг зөвлөх нь тий. За мөн энэ дээр нөгөө хориотой дасгал гэж байдаг. За энэ болохоор хит хүнд зүйлийг бол өргөхийг бол бас зайлсхийх ёстой. За мөн үйлчлэгчийн биеийн байдал онцлогоос шалтгаалаад хөдөлгөөний эрчимч давтамж нь хувь хүн болгонд бол зөвлөгөө өгөхдөө анхаарах ёстой. Жишээлбэл цусны даралт ихсдэг хүмүүст бол хөлний хүндрэлтэй, торлогын одоо нүдний торлогын эмэгтэйч гэдэг юм уу аль хэдийн чихрийн шижингийн хүндрэлүүд гарчихсан ийм хүмүүст дасгалыг хийхдээ болгоомжтой. За зарим төрлийн одоо аэробик болон булчингийн масс бэхжүүлэх дасгалаас бас зайлсхийх ёстой. За түрүү хэлсэн тийм ээ дасгал хөдөлгөөнийг хийхдээ нэг өдрийн эрчим гэдэг түрүүээс нь 7 хоногт 3 болон 4 удаа хийх ёстой гэх. Тэгвэл яг нэг өдрийн эрчим нь ямар байх ёстой юм бэ гэхээр шууд дасгал хийгээрэй гэдэл зөвлөгөө өгөө гаргах юм бол нөгөө хүн чинь биеэ бэлдэхгүй за бас өөртөө тохиромжгүй дасгал хийснээрээ илүү хүндрэл үүсгэхийг бол үгүйсэхгүй. Тэгэхээр дасгал хийхдээ бол өөрийгөө бэлдэх ёстой гэдгийг маш сайн анхааруулах ёстой. Жишээлбэл бие халаалтыг 5-аас 20 минут хийх ёстой. Бие халаалтанд юу арах вэ гэхээр явах байж болно, эсвэл одоо сунгалтын дасгалуудыг хийж болно. За энэ дасгалуудыг хийхдээ хөнгөнөөс дунд зэрэг рүү хийх ёстой. За ингээ хоёрдугаарт үндсэн дасгал руугаа орно. За үндсэн дасгал дээр юу байх вэ гэхээр хүчил төрөх шаардсан, булчин бэхжүүлэх гэх мэтлэн нөгөө хүчил төрөх шаардсан гэдэг дээр бол аэробик дасгалууд орж байгаа. За булчин бэхжүүлэх дасгал дээр бол та бүхэн сая сонссон тийм ээ. Нөгөө булчингаа айл болох бэхжүүлэх, булчиндаа айл болох ингээ ачаалал өгөх үзийн дасгалуудыг мөн одоо дунд зэргийн эрчимтэй буюу одоо дунд зэргээс өндөр ачаалал руу хийн. За хамгийн сүүлд энэ дасгалуудаа дуусгахдаа 10 минут булчин суллах дасгалыг бол хийхийг зөвлөнө. За булчин суллах дасгалыг мөн хөнгөн зэргээс дунд руу буюу булчин суллах дасгалын хамгийн одоо ойрын жишээ гэхээр амьсгалын дасгал байж болно тийм ээ. Энэ дасгалуудыг бол хийж болно. За мөн дасгал хөдөлгөөнийг аль төрлийг сонгосноос хамаарат дасгалын хийх хугацааг бол та бүхэн бас зөвлөх ёстой. За явган алхах, сунгалтын дасгалыг бол 5-аас 20 минутын турш бие халаалтыг хийн. За гих мэтчлийн энэ дасгалыг хийхдээ зүгээр дасгал хий гэж бол хэлж болохгүй нэ тий. За энэ дээр нөгөө бие бэлдээд за мөн энэ яг ийм системтэй хийснээр нөгөө хүнд бол яг үр дүн өгдөг байна. Жишээлбэл одоо фитнест явахгүйгээр гэртээ дасгал хийх, фитнест дасгал хийх хоёр дээр ингээд туршилт судалгаагаар бол фитнес хийх нь маш үр дүнтэй байна гэсэн ба. За энэ нь ямар ялгаатай вэ гэхээр ялгаагүй орчин бүрдээд ялгаагүй тоног төхөөрөмж нь гэрт нь байгаа ч гэсэн нөгөө хүн маань одоо өөртөө сигнал өгөхтэй би яг дасгал хийх гэж шүүгээ бэлдэх фитнест ч хүмүүс нөгөө зориултын хувцсыг өмсдөг ч гэдэг юм уу зориултын яг л багшийн зааврын дагуу дүрмийн дагуу хийхээр нөгөө хүнд эргээд үр дүн өгдөг байна. Гэртээ бас дасгал хийж болно. Яг тэр фитнест хийж байгаа юм шиг одоо яг саяны дарааллуудаар бие халаахаас эхлээд үндсэн дасгалдаа ороод булчингаа суллаад иймэрхүү одоо дараалтаа өөртөө тохирсон дасгалыг хийх юм бол үр дүнтэй байх нэ. За хөнгөн дасгал, дунд зэргийн дасгал, эрчимтэй дасгал гэж бас юу яриад байгаа юм бэ гэд хүмүүсээр шууд зөвлөгөө өгөхөд бол
бас анхаарах нь байна. За энэ дээр бол нөгөө бидний л мэддэг дасгалыг ингээд бас ангиллаа бид нар зөвлөгөө өгөхөнд бол мэдчих хэвээр. Хөнгөн дасгалд бол алхах, дугуй унах. За дунд зэргийн дасгалд одоо хурдан алхах, шатаар өксөх, уруудах. За мөн одоо дугуй унах энэ дасгалуудыг бол дунд зэргийн эрчимтэй дасгалд ордог байна. За бүр эрчимтэй дасгал гэхээр хурдан сэлэх, харайх, гүүх гэд энэ дасгалууд бол одоо эрчимтэй дасгалд орох нь. За энэ дасгалуудыг өөртөө үр дүнтэй байлгахын тулд ерөөсөө хугацаан дээр анхаарах хэрэгтэй. Жишээлбэл дунд зэргийн дасгалыг бол 7 хоногт хамгийн багадаа 150 минут л хийн. Тэрнээс биш нэг өдөр хийгээл орчих юм бол энэ бол яах вэ? Ямар ч үр дүнгүй. За мөн эрчимтэй дасгалыг 7 хоногт хамгийн багадаа 75 минут ч гэдэг юм уу? Энэ минутын хугацааг бас хүмүүстэй зөвлөх нь байна. За дараагийнх нь тамхиталт те. Тэгэхээр энэ дээр бол чихрийн шижээ өвчний хүндэрлийн үеийн шинж тэмдгүүдийг гүнзгийрүүлэхэд тамхи өөрөө маш чухал ийм одоо хортой нөлөөтэй гэдгийг хүмүүст бол зөвлөх ёстой. За тамхи татах нь бол тамхиталтаас ялгаатай гэсэн байгаа тий. Энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр чихрийн шижиндээ бүх үйлчлүүлэгч л тамхи татахгүй байх ёстой гэдгийг одоо хатуу анхааруулах ёстой байх нэ. За мөн тамхи татах одоо муу зуршлаа хаяхад ийм баг багаар алхмуудыг хийх ёстой. Эхнээс нь одоо үнснээ сав, асаагураа хаях ч гэдэг юм уу те. Эннээс зайлсхийгээд за тамхинаас гарч байгааг нөгөө зэт зарчмууд гэж байдаг те. Зарлах ёстой. За тамхинаас гарч байгаа хүмүүс зарлах нь одоо маш ийм одоо үр дүнтэй гэдэг ч гэдэг юм уу. Та бүхэн өөрсдийнхөө эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлэгч зөвлөгөө өгөхөд ашигладаг энэ аргуудаа хүмүүст бас зөвлөх ёстой байна. За мөн арх согтууруулгуундан дээр чихрийн шижээ өвчний хувьд бас нэлээд онцлогтой. Хамгийн их хүмүүсийн одоо түгээмэл хэрэгэлдэг энэ шар айрган дээр одоо илгэний өвчтөй холестерины хэмжээ өндөр эсвэл тархалтай бол ерөөсөө шар айраг уухыг хориглох ёстой. Яагаад тэгэхээр энэ шар айрганы доторх одоо найрлагын дотор цусан дах сахарын түвшин хэд багас одоо ихсэгдэг те. За эсвэл одоо юу гэдгийг хамгийн их одоо тийм хүндрэлүүдийг үүсгэх юм найрлагууд бас байдаг бахан. Ялангуяа арх усны дараа бол одоо 8-аас 12 цагийн турш цусан дах сахарын хэмжээ бол буурдаг бахан. За мөн цочмог хүндрэлүүд нь арх согтууруулгундаа хэвтрүүлийн хэрэглээтэй холбоотой цочмог хүндрэлүүдийг бас өгдөг бахан. За мөн захын мэдрэлийн эмгэгийг бол бас гүнзгийрүүлэх юм одоо хортой гэдгийг бас хүмүүст зөвлөх ёстой. За ялангуяа чихрийн шижээ өвчтөй хүмүүсийн хувьд бол нөгөө хөвлийн тархалт айгүй ихтэй байдаг тий. Тэгэхээр энэ хөвлийн тархалтан дээр одоо жингээ хасах аль болох одоо хоолн дээр маш их анхаардаг учраас ерөөсөө л арх согтууруулгундаа хэрэглэхгүй байхыг зөвлөх ёстой. За ингээ хамгийн сүүлд бид нар яах вэ гэхээр чихрийн шижээ өвчний одоо эрсдэлтэй гарсан, за цусны даралт төгсний эрсдэлтэй гарсан ийм хүмүүстэй зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, тамхинаас татгалзах, архинаас татгалзах, за ерөнхийдөө бол эрүүл зохистой хооллох, хангалттай илчлэгтэй хооллох, за тохирсон цагууд хооллох гэсэн энэ амьдралын хэв маягийг хэвшүүлснээрээ эмэн бос одоо эмчилгээний одоо хамгийн гол зөвлөгөөнүүд бол эдгээр одоо зөвлөгөөнүүд байгаа. Ингэснээрээ одоо яах вэ гэхээр эмгүүгээр одоо эрсдлийг бол бууруулж чадна гэдгийг үйлчлүүлэгчтэй зөвлөх ёстой. За анхаарал тавьсанд баярлалаа.